За сангийн сайдаас л одоо асууя да. За засгийн газар бол өргөн барьцсан. Энэ дээр одоо улсын хурлын бүрэн эрх болцсон гэж байгаа боловч энэ дээр бас ажлын хэсэг ажилласан. Дөнгөж энэ саналын тавиулыг аваад үнэндээ хэлэхэд уншиж амжихгүй. Өнөөдөр 2026 оны эрх жилийн төсвийг хэлцэж байгаа мөртлөө ажлын хэсгээс юу оруулж ирж байгааг дөнгөж 3 цаг 55 минутанд авлаа. 15 цаг 55 минутанд. Тэгэхээр бид үндсэндээ шийдвэр гаргахад маш их эргэлзээтэй л одоо явж байна. Тэгээ ажлын хэсэг маань сайн ажилласан байх гэж бодоод найдад л одоо дарах бах конопуудыг судлах бол ямар ч болцоо алга. Тэгэхээр ийм байгаа. Тэгэхээр энэ дээр одоо дүгнэж хэлэх болцоогүй байгаа учраас сангийн сайд маань ерөн эрх жилийн төсөв иргэдлүү чиглэсэн иргэдэд ач холбогдолтой ямар одоо өөрчлөлтүүд чиглэл рүү явж байна. Том зургаараа. За энэ ажлын байр бий болгох бизнес буюу бизнесийг дэмжих энэ хувийн хвшилт бизнесийн орон зай гаргаж өгөх чиглэлд ямар зүйл явж байна. Монгол Улсын хөгжлийг түргэтгэх энэ дэд үтцийн төслүүд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт ямар хөө хэмжээнд онцгойлон чиглэж байна гэдэг зүйл дээр бас нэг багцлаад хариулаач. За дээрэг дараагийн асуудал бол энэ амнаатын асуудал. Амнаатын асуудлыг эрх жилд ямар байдлаар оруулж ирж байгаа вэ? Өнөөдөр гишүүдэд өгөх тэтгэмжийн асуудлыг ПУПА гэдэг байгаа боловч 3 сарын хугацаанд хэрэгжих амнаат нь 50 тэрбумын алдагдлалд орж байгаа ийм аргачлалыг баталчаад байхад хинч ПУПА гэж хэлэхгүй байгаа хгүй. Магадгүй энэ хэвлэлүүдэд хаалтын гэрээнүүдийг бас энэ тодорхой эрх ашигтай аж ахуйн нэгжүүд нь хийж чадах шиг хүндүүлэхгүй. Тэгээ энийг татварын дарга нь хүртэл дүгнээд бичгээ өгөнгүүт хуультай нийцгүй байгаа ашигт малтмлын үйл дээр дүүцүүлэн амнаат тооцох асуудал байхгүй гэхэд бичиг хийж өгöd 7 хоногийн дараа шууд ажилласаа халагдчихна. Шударгаар юмаа хэлж байгаа залуучуудыг ажиллаас нь халж байна энэ засгийн газар. Ингэж болж байгаа юм. Тэгээ эрх жилийн ерөн амнаатаас ямар хэмжээний орлого олно гэж утсан. Ийм заван одоо юу гэдэг хууль зөрчсөн шийдвэрийг үргэлжлүүлэх үү сангийн сайдаа. За хоёрдугаар тийм төрийн албан агчдын нэг удаагийн тэтгэмжийг тэтгэврт гаргахад болгож байгаа нэг удаагийн тэтгэмжийг онд амнуулан олгоно гэж байгаа. Энэ дээр ямар өөрчлөлт оруулж ирсэн бэ? Ийм зүйлээр байж болох уу? Энийг одоо ямар хөө байдлаар шийдэж орж ирсэн. За дээрэс нь энэ бүсчсэн хөгжлийн асуудал дээр ямар өөрчлөлтүүд байна? Ямар хөрөнгө оруулалтууд байна? За багш нарын цалин дээр одоо нэг шийдэл хийгээд ороод ирж байгаа бах. Энэ дээр бас ямар өөрчлөлт орж ирж байгаа. Тэгээ ерөн зүгээр татварын реформ бол хийгдэх хэрэг боллоо шүү дээ. Ард иргэд ойлгож байгаа бах. Нөгөө нөөтийн хууль, нөгөө аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ч гэдэг юм уу ерөн явахааргүй боллоо. Нөөтийн хуулийн хэрэгж хугацааг хойшлууллаа. Энэ нөгөө бизнесийг дэмжинэ гэдэг уянгалж исэн зүйл хийгдэхэ боллоо. Ийм л зүйл болж байна. Тэгээ энэ зүйлээ одоо яг бодиттой нэг олон нийтэд нэг хариулчихаач. Яг юу шийдэж байгаа төсөв бэ энэ жил том зургаараа. За жохлон сайдын микрофон өгье. За сайн зүрх гишүүний асуултанд хариулъя. За 9 сарын 1-ээс хойш бид төсвөө олон нийтэд маш олон удаа танилцуулсан. Их хурл дээр ч олон удаа танилцуулсан. Өргөн барихаасаа өмнө ч олон удаа санал авсан байгаа. Тэгэхээр 2026 оны төсөв бол одоо гадаад орчин нөхцөл бас таагүй, тодорхойгүй байдал энэ бүхтээ одоо нэлээд эрсдэл өндөр байна гэж үзсэн байгаа. За тийм учраас одоо төсвийн дэлтийг одоо боломжит хэмжээнд хязгаарлаж өөрөөр хэлбэл дотоодын бүтээгдэхүүний энэ одоо боломжит орон зайг эдийн засагт үзүүлэх одоо оролцоог одоо хувийн хвшил гадаадын хөрөнгө оруулалт төр үеийн түншлэлд одоо бий болгож ингэж орж ирсэн. За мөн хууль төсвийн хуулиа дагсан төслүүд дээр ч мөн одоо хувийн хвшлийг дэмжсэн, төр үеийн түншлэлээр өөрчлөлт оруулсан, саяхан өөрийн чинь дурдаад байгаа одоо татварын багц өөрчлөлтөө эхлүүлсэн ийм төсвийг өргөн барьсан. За тэрнээс хойш юу болж байгааг бол одоо улсын хурл ажлын хэсэг байнгын орооноос асуух нь зөвөө. За амнааттай холбоотой асуудал бол энэ 12 сарын 31 хүртэл үйлчлэхээр байгаа. За одоо мөн судалгаа хийгдэж байгаа. Шаардлагатай бол наанч зогсоож магадгүй. За магадгүй шүү. Энэ 1 сарын 1-ээс бол хуучнаараа явахаар ингэж төсвийн хуулиа тооцоож өргөн барьсан байгаа. За одоо төрийн албан агч нарын тэтгэмж бүсчсэн хөгжлийн хөрөнгө оруулалт ямар болж орж ирж байна. За багш нарын цайлын нөөт за эдгээр асуудлууд засгийн газар төсөө өргөн барьснаас хойш болж байгаа асуудлаа. Тийм учраас ажлын хэсгээс асуух нь зөв. За сайн зүг гишүүний микрофон өгье. Тэгэхээр гавыг дараа танаас асууж болох юм уу? Ажлын хэсгээс асуу гэдэг байгаа учраас. Тэгээ одоо хинээс асуух юм бэ? Хинээс асууж шийдвэр гаргах юм бэ? Сангийн сайдаа энэ багш нар бол 6 сар хаваржингаа ярьсан юм билээ шүү. Олон нийтээс санал авсан гэд мөрхөн мөртлөө
боловсрол эрүүл мэндэд хамгийн их одоо санал өгсөө бидэд хүний хөгжлийг дэмжсэн төсөл оруулж ирсэн гэсэн мөртлөө боловсрол дээр зөвхөн 2 имлэг барих л зардал оруулж ирээд хөрөнгө оруулалт нь ихссэн болохоос биш яг шийдэл бол байгаагүй шүү дээ. Боловсрол дээр мөн адил ярьсаар л байсан энэ асуудал нь шийдсэн. Тэгээд энэ саналууд дээрээс ч юм уу ерөнхий багцаас нь дараа нэг асуух баг. Одоо жишээ нь ингээд засгийн газрын хэрэглэх газрын даргын багцын урсгал зардлыг нэмэгдүүлж гээ. Яагаад? Энд ерөөсөө ингээд ийм бүдүүн том явж байна. Ийм одоо маш хуудуутай энэ одоо ажлын хэсгийн гишүүд дүнгиж 10 минутын өмнө тараасан юм юмар өнөөдөр энэ төсөв 26 оны төсөв явах гэж байна. Тэгээ энэ За эхлээд жавхлан сайд хариулаа, би гүйцэг хариулж. За цензур гишүүний асуултанд нэмж хариулъя. За боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг бид эх жил урд өмнө байгаагүй 5 дахин нэмэгдүүлж байгаа. Эрүүл мэндийн салбар дээр 3 дахин нэмэгдүүлж байгаа. За энэ нь одоо юу ч хийгдээгүй, ямар ч өөрчлөлт байгаагүй ч арай хэлэхгүй байх гэж бодож байна. За цалингийн хувьд 2026 оны төсөв нэлээд хумигдж орж ирж байгаа учраас төрийн албан агч нар ихээс илүүтэй төр тэтгэмжийн асуудлуудыг хууль заасан хэмжээнд нь нэмж оруулж ингэж бодлого танилцуулсан. За цалингийн асуудал энэс хойш харагдаж байгаа гэдгийг хэлье. За мөн эдгээр хөрөнгө оруулалтуудыг хийснээр манай эрүүл мэнд болон боловсролын салбарын зорилттой түвшин бол одоо 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлагдсанаас илүү хувь хэмжээгээр одоо ахиж байгаа гэдгийг бас дахиж хэлье. Засгийн газрын эрхлэх газрын төсөв нэмэгдээгүй. За та мөн өөрөө оролцож одоо дэмжиж баталсан олон хуулиудаар хэд хэдэн үүргүүд нэмэгдэж байгаа. Хэд хэдэн одоо За санзүрг. жохосоо та би энэ гар дээр авсан саналаар ярьж байгаа байхгүй. Зардал нэмэгдүүлэх санал гэдэг дотор ч юм байна. Ийм л байдалтай байна. Тэгээ өнөөдөр төсөв баталчаад яг хуулийн дагуу явж исэн энэ амнаатын аргачлалыг Монгол улсын эрх ашигын эсрэг өөрчилж 3 сарын хугацаанд орж ирэх орлогыг бууруулчаад одоо энийг төсвийн жилийн одоо дуусахаас өмнө бас наан цуцалж магадгүй гэдэг шийдвэр яриа сууж шүү нөхдөө. Эндээс бас 50 тэрбум төгрөг өөрсдөө сангийн яамны тооцоолно. Ерөн зүгээр 22.5 сая тонн нүрсийг цаашдаа гэрээгээр хийгээд зарна гэж бодох юм бол эн чинь 150 тэрбум төгрөгийн төсөвт орох ёстой орлого энэ үнээсээ шалтгаалаад байгаа шүү. 5% амнат тооцоход. Ийм хэмжээний зүйлүүдийг цөөн хэдэн компани зориулаад энэ боломжийг нь бусад аж ахуйн жидлэх хэрэг бирж дээр оруулахгүй байгаа юм бэл. Ингээд ийм 4-5 компани зориулаад ийм зүйл хийцэн. Ийм байж болох юм нөхдөө. Дараа жил бити ийм алдаага давтаа. За сүүлийнхнэ. За жавхлан сайд микрофон өгч. Гэхдээ тодруулаад байгаа учраас хариулахгүй болохгүй хаа. За сайн зүрх дарга. Тооцоолол дээр шаардлагатай бол тусламж авах хэрэгтэй бол хэлээрэй. Засгийн газрын эрхлэх газрын дээр зардал нэмэгдүүлэх санал гэж байгаа чинь энэ ажлын хэсгийн санал юм шиг байна. Манай санал биш юм шиг.